Нэгдүгээр нь би шугам дифференциал тэгшлэлийг энгийн аргаар бодох жишээнүүд болно. Ерөнхий тохиолдолд бодох аргуудын тухай тайлбарлая. Сүүлийн үед Facebook-оор яваад байгаа эдгээр бодлогуудын заримаас нь бодож үзцгээе. Энэ жишээг хуургаад ингэж бичиж болно. Энэ жишээний үед сайн анзаарах юм бол 2x дээр нэмэх нэгийн уламжлал нь 2 гарна. Өөрөөр хэлбэл 2x дээр нэмэх нэгийг fx гэж орлуулвал 2 нь fx-ийн уламжлалтай тэнцүү. Голдоо хасах тэмдэгтэй байгаа тул nog дурын уламжлал руу шилжүүлье. Nog дурын уламжлал ийм байдаг учраас тэгштгэлийн хоёр талыг 2x дээр нэмэх нэгийн квадрат хуваая. Энэ тэнцэтгэлийн зүүн гар талынх нь y-г хуваах нь 2x дээр нэмэх нэгийн уламжлал бол. Эндээс ийм болох буюу бид энэ интегралыг бодох хэрэгтэй болно. Хүртвэр дээр 2-ыг нэмээд 2-ыг хасаад салгаж өчүүл ийм болох өгöd эхний интеграл хураагдаад ийм бол. Хоёр дахь интегралын 2-ын тоог d-гийн ардталд оруулаад 1-ийг нэмж өгвөл ийм болно. Эдгээр интегралууд нь ln 2x дээр нэмэх нэг 2x дээр нэмэх нэгийг хасах нэг нэмэх c болно. Энэ гарсан илэрхийлэл маань y-г хуваах нь 2x дээр тэнцүү. Эндээс 2x дээр нэмэх нэгийг нөгөө талаар оруулж үржүүлэх юм бол ийм хариу гарч ирнэ. Энэ бол манай дифференциал тэгштгэлийн эцсийн хариу мөн. Дараагийн жишээ. Энэ тэгштгэлийн хоёр талыг косинус x-ээр үржүүлвэл синус x гэдэг бол хасах тэмдэгтэй косинус x-ийн уламжлал юм. Эндээс косинус x-ийг fx, синус x-ийг хасах f' x гэж орлуулж болно. Ингээд nog дурын уламжлал руу шилжүүлэхийн тулд хоёр талыг нь косинус квадрат x хуваая. Тэнцэтгэлийн зүүн гар тал нь y-г хуваах нь косинус x-ийн уламжлал юм. Иймд y-г хуваах нь косинус x гэдэг нь интеграл 1-ийг хуваах нь косинус квадрат x dx байж таарна. Энэ интеграл нь tan x дээр нэмэх c-тэй тэнцүү гэдгээс ийм буюу ингэж гарна. Энэ жишээний хувьд dy-г хуваах нь dx гэдэг нь y-гийн уламжлал юм. Ийм учраас хоёр талыг нь dx хуваавал ийм болно. Үүнийг хуургаад ингэж бичье. Энэ жишээн дэр хийгдэх үйлдэлүүдийг маш сайн анхаарах хэрэгтэй. Учир нь дараагийн ерөнхий тохиолдлын шийдийг олох арга нь эндээс гарч ирнэ. Өмнөх жишээнүүд шиг шууд fx, f'(x) гэж орлуулах боломжгүй харагдаж байна. Ийм учраас тэгштгэлийн хоёр талыг y-гийн x квадратаар үржүүлье. Учир нь y-гийн x квадратын уламжлал нь y-гийн x квадрат үржих нь 2x гэж гардаг. Энэ 2x нь манай тэгштгэлийн y-гийн өмнөх 2x-тэй давтаж байгаа учраас бид нэр y-гийн квадрат x гэж сонгож авч байгаа. Ингээд үржүүлвэл ийм болох өгöd nog дурын уламжлал руу шилжүүлэхийн тулд хоёр талыг нь y-гийн 2x квадрат хувааж өгье. Тэгвэл зүүн гар тал нь y-г хуваах нь y-гийн x квадратын уламжлал болно. Баруун тал нь хураагдаад ийм болно. Эндээс энэ интегралыг бодох шаардлагатай болох өгöd хүртвэрт байгаа 2x-ийн куб гэдэг нь x квадратын хүч нь 2x-тэй тэнцүү. 2x-ийг d-гийн ардталд оруулах юм бол x-ийн квадрат болно. Энэ интеграл дээр x квадратыг хасах t гэж орлуулад хэсэгчлэг арга хэрэглэж бодвол ийм болно. T-гийн оронд хасах x квадратаа орлуулж чээд энэ маань y-г хуваах нь y-гийн x квадраттай тэнцүү. Хоёр талыг y-гийн x квадратаар үржүүлвэл ийм болно. Энэ манай бодлогын эцсийн хариу мөн. Энэ жишээн дээр y-гийн x-ийн уламжлал өөрөө ордог бөгөөд y-гийн fx давхар функцийн уламжлал нь ийм баригдыг ашиглаж байна. Энэ бол дараагийн жишээний гол үндсэн санаа юм.
За одоо ийм ерөнхий тохиолдлын тухай авч үзье. Өмнөх жишээний хувьд ингээд ийм хэлбэртэй болж болно. Энэ ч мөн адилхан. За эргээд бодлого руу оръё. Уугийн уламжлал нь fx байх. Өөрөөр хэлэх юм бол ux нь интеграл fx байх ийм функцийн хувьд тэгшгэлийг y-гийн ux функцээр үржүүлье. Тэгвэл тэгшгэл ийм хэлбэртэй болох бөгөөд y-гийн ux-ийн уламжлал гэдэг маань fx-ийг үржих нь y-гийн ux болно. Энэ бол манай илэрхийллийн y-гийн өмнөх функцтэй адилхан байна. Ийм учраас л бид нэр y-гийн ux-ээр үржүүлж байгаа. Тэнцэтгэлийн 100 талыг дахиж бичвэл ийм болох бөгөөд энэ нь үржүүрийн уламжлал мөн байна. Өөрөөр хэлэх юм бол y-ийг үржих нь y-гийн ux-ийн уламжлал. Эндээс y-ийг үржих нь y-гийн ux гэдэг маань gx-ийг үржих нь y-гийн ux-ийн интеграл танилцуу. Хоёр талыг y-гийн ux туваавал ийм бол. За бидний гол асуудал бол тэр интегралыг л бодох асуудал болж байна. Интегралыг бодож чадах юм бол дифференциаль талыг үүс додно гэсэн үг. За бусад жишээнүүд болон дэлгэрэнгүй хичээлийг манай онлайн сургуулийн сайт руу орж өнгөө бүртгүүлээд үзээрэй. Бид удахгүй үлдсэн бодлогуудыг нэмж оруулах болно.